Ингээд үү? Инхээр ямар нэг шүү. Эхлээд бэлэн бол. Бэлэн. Сайн байна уу? Ашиг сүүлчийн подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарт маань анагаах шийдвэрлэлийн үндэсний сургуулийн 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 их барихуун техникийн эрхлэгч анагаах ухааны магистр Оёмлын өгш маань хүрэлцээрсэн байна. Сайн байна уу? Сайн байна. За бид энэ юуны өмнө их барихуун мэргэжлийг яг яаж үйлс үүсгэн талаар асуух хүслээ л дээ. За та бүхэнд энэ өдрийн минь төргий. За их барихуун шинжилгээ ухаан эмнэлэг зүйн анагаах ухааны шинжилгээ ухааны салбараас хамгийн нэлээд одоо эртний салбар гэж үздэг. Хүн төрөлхтөн үүсэж эхэлсэн цагаас эхлээд ер нь их барихуун тусламжуул үзүүлж яасан юм байна. За анагаах ухааны эцэг болох Гиппократийн ээж нь одоо их барихуун тусламж үзүүлдэг байсан тухай эртний судруудад бол бичигдсэн байт юм байна. За Парисын одоо алдарт мэт засалж Фарле гэдэг хүн анхны их баригчийн одоо бэлтгэх сургуулийг бол сургуулийг бол байгуулж исэн. За ингээд энэ хүн өөрөө яг үхээр зэрэг төрөх аргыг одоо заах мөн одоо хөхийг яаж цаахын тусаалталтын үед умаа хүнтэй цэвэрлэх гэсэн ийм одоо ажиллабар аргуудыг бол бас нийжсэн байгаа. За ингээд 17 дугаар зуунаас эхлээд бол их бариг бэлдсэн их баригч нараас одоо их барихын эмэгтэйчүүдийн эмчийг ингэж бэлтгэж эхэлсэн. За ингээд их эмч бэлдэж ирсэнтэй холбоотойгоор бол эмэгтэйчүүдийг одоо их баригч болон эмчийн хяналтанд дор төрүүлэх нь их сайн хэрэг маа гэж ингэж одоо үүссэн төвхтэй байна. За үүний дараа бол 18 дугаар зуунаас эхлээд бол олон эрдэмтэд маш олон чухал нийлдүүдийг одоо эмэгтэйчүүд болон их барихын одоо тусламж үйлчилгээнд бол нээж өгсөн байгаа. За жишээлбэл одоо арцаг хэмжих гэдэг. Арцаг хэмжих нь бас төрөлтийн үйл ажиллагаанд бас нөлөөлөх юм байна. Ингээд төрөлтийн бие механизмын тухай хүртэл одоо судалж нээлт гаргаж ирээд ингээд их барихын одоо шинжилгээ ухаан бол нэлээд дэвшицтэй ингэж хөгжиж ирсэн. За үүний дараа 19 дугаар зуунд бол Франц, Англи, Америк, Орос улсад бол харин одоо маш олон том нээлтүүд явагдаад ингээд одоо их барихын шинжилгээ ухааны хөгжил бол одоо энэ үеэс болоод эрчимтэй хөгжиж ирсэн байгаа. За Монгол улсад бол 1921 онд бол ардын хувьсгал яалсан. Ингээд ардын хувьсгал ясны дараа одоо Улаан армийн эмнэлэг гэж анхны эмнэлэг бол байгуулагдчихсан. За үүний дараа бол 1924 онд одоо анхны төрөг тасаг бол байгуулагдсан юм байна. Ингээд энэ анхны төрөг тасаг байгуулагдсантай холбоотойгоор бол одоо эмнэлгийн одоо ажиллах хүний нөөц бол заашгүй шаардлагатай болсон. За үүнтэй холбоотой 1929 онд анхны совилгчийн сургууль нэгдэж 20 сурагчдаар анх нэгдсэн байгаа. Ингээд 31 онд бол багийн совилгчийг одоо төгсгдөг одоо хүн эмнэлгийн техникум байгуулагдсан. Ингээд яг их барихыг ч одоо хизээ бэлдэж эхэлсэн бэ гэхээр 1936 онд одоо яг төгссөн совилгч нараасаа дамжаагаар бол ингээд 17 их баригчийг төгссөн байна. Ингээд 17 их баригч төгссөний дараа энэ 8 их баригч нь яг бие дааж ингээд хөдөө орон нутагт ажиллах ийм их баригч нар үлдсэн 9 нь бол эмчтэй хамтарч их барихын тусламж үйлчилгээ үзүүлэх ийм байдлаар бол төгсөж исэн. За ингээд 1950 онд намын төв хорооны одоо тогтоолоор анхны одоо их баригч бага эмчийн анги бол 4 жилийн одоо хугацаатаар нэгдсэн. За энд бол 8 дугаар анги төгссөн хүүхдүүдээс анхны их баригч бага эмчийг элсүүлээд 4 жил сургаад ингээд цаашлаад ингээд энэ сургалт маань бол явагдчихсан. Ингээд 2011 он хүртэл бол их баригчийг одоо дипломын мэргэжил 3 жилээр төгсгөжсэн бол 2015 оноос эхлээд одоо бакалаврын боловсролтой 4 жилээр ингээд одоо төгсгөж одоо хүртэл сургалт маань үргэлжлэн явагдаж байна. За тэгэхээр надад ч амар сонирхолтой байна л да. Одоо би яг өөрийнхөө их баригч намайг яг яаж их өрсөн мал та тэр талаар сонирхоод амар гоё юм тийм. За тэгэхээр их барих өөрийнхөө их өрч усан ээжийг мэдэх үү? Би тэр юусэн мэдэхгүй байна. Тэгэхээр ихэд тийм хүн яг ямар хүн байсан бол та яг тэр талаар амар сонирхдаг. Тэгэхээр юу асуух вэ гэхээр их баригч гэж мэргэжлэн яг эмч юм уу сүлэгч юм уу хүн болгох гэж ярьдаг те. Тэнгүүт яг энэ мэргэжлэн яг эмч сүлэгчээс яг ямар ялгаатай мэргэжил юм болоо. За их барихын одоо тусламж үйлчилгээг одоо их баригч бол үзүүлдэг. Их баригчийг бол одоо яг бие даасан мэргэжил гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байж байгаа. За би чамд нэг хөрх жишээ яриад өгье л доо. 2003 онд бид нар Нэгдсэн үндэсний байгууллага хүн амын сангийн тусламжтайгаар одоо яг хөтөлбөртэй бол үнэлгээ хийгээд ингээд одоо цөм хөтөлбөр боловсруулж ирсэн. За энэ үед бол бид нар дөрвөн туслах үйлчилгээ үзүүлж ирсэн. Австралийн одоо өөрөө яг их барих эмэгтэйчүүдийн эмч ийм эрдэмтэн хүн болоод бидний
хөтөлбөр дээр үнэлгээ хийгээд зөвлөн туслах үйлчилгээ явуулж ирсэн. Тэгээд бид нар тэр хүнтэй ингээд яриад байх хооронд ярьж явах хооронд ярьжсэн. Одоо манай хүүхд төрөх гэж байгаа гэдээ ярьжсэн баггүй. Тэгээд бид нар сонирхоод тэгвэл та одоо гуаншир гэдэг юм эрдэмтэн байсан. Та өөрөө их барих эмэгтэйчүүдийн эмч. Тэгтэл та одоо хүүхдээ өөрөө их барьж ах уу гэдэг ингээд асуусан баггүй. Тэгсэн чинь үгүй би яагаад их барихын одоо тусламж үзүүлдэг их баригч ажилдаг юм эмнэлэгт одоо их баригчаар бид нар хүүхдээ төрүүлнэ гэдэг одоо хэлжсэн. Тэгэхээр бид нар та яагаад өөрөө ингэж их барихын эмч хийж өөрөө ингэж хүүхдээ их барьж болдгоо юм бэ гэсэн. Үгүй их баригчуд өөрөө бие даасан бэрхжил яагаад гэвэл Австралид маш их олон жил ажилласан туршлагатай их баригч нар олон ажилтгаа. Тийм учраас би их баригчд бол итгэдэг их баригч илүү мундаг байдгаа гэж ингэж хэлжсэн. Тэгээ ингээд үүнээс ингээ хараад үзэх юм бол үнэхээр их баригч бол бусдад одоо олон улсад хүлээн зөвшөөрөгчөн өөр ингэсэн бие даасан мэрэгжил байгаа. За Монгол улсад яагаад нэг юм ч юм уу, сувлэгч юм уу, эмчийн туслах юм уу гэсэн ийм ойлголт байгаа даа юм бэ гэхээр зэрэг 2012 онд бол их баригчийн ажлын байрны тодорхойлолтыг бол боловсруулж гаргасан байдгийг. За энд бол яг үхээр их баригч мэрэгчлэлт нь хин одоо их барих эмэгтэйчүүдийн эмчийн удирдлагын дор төрөлтийг удирднаа, төрөлтийн үйл ажиллагаанд оролцоно гэсэн ийм тодорхойлолттой ажил үргэлжлэж байсан. За үүнтэй холбоотойгоор яг үхээр хөдөө орон нутаг сум дээр бол зарим сумд бол одоо их барих эмэгтэйчүүдийн эмч байхгүй учраас одоо их баригч бол өөрөө үндсэн ажил, үндсэн үүргийг гүйцэтгэх одоо эрхцэн одоо юуг болчихж байгаа. Зохицуулт болчихж байгаа байхгүй. За тийм учраас бол нөгөө сумнаас аймаг руугаа одоо ээжүүд ирж төрөх болон ийм одоо үйл ажиллагаа бол бий болцсон. Ингээд энэ дээрээсээ үндэслээд ирэхээр яг үхээр их баригч яг өөрөө үйл ажиллагааг одоо хийж чадахгүй болохоор нөгөө их баригчийн өөрөх нь мэрэгжлийн үнцэн мэрэгжлийн карьер маань ядгүй нэлийн одоо буугаад ингээд хүмүүст бол эмч юм шиг сувлэгч юм шиг ингэж одоо бодогдож харагдах болоод байгаа байхгүй. За яг энэ дээр нүцгэлээд яасан гэхээр 2017 онд бас бид нар 17 оноос 19 оны хооронд бас л хөтөлбөртэй шинжилгээ хийсэн. За хөтөлбөртэй шинжилгээ хийхэд бол нэгдсэн үндэсний байгууллага хүн амын сан бас биднэрт ядуу зөвлөн туслах үйлчилгээ санхүүжүүлэх ийм олон талын одоо тусламж үйлчилгээ үзүүлсэн. За энэ одоо үйл ажиллагааны хүрээнд дээр яг үхээр их баригчийн ажлын байрны тодорхойлолтод нэлээд шинжилгээ хийсэн. За энд ямар шинжилгээ хийсэн бэ гэхээр их баригч ямарч байсан яг нарийн мэрэгжлийн их барих эмэгтэйчүүдийн эмч биш яг одоо сумын эмчтэй хамтарч одоо их барихын тусламж үйлчилгээг нэгдүгürt нь үзүүлэх. Хоёрдугаарт нь одоо их баригч өөрөө гэр бүл төлөвлөлтийн одоо аргуудыг яг өөрөө ядуу тавьдаг одоо шил спирал юм уу ерөндөг одоо суулгах зэг авдаг тавьдаг ийм хэрэгтэй байя гэд бусад олон одоо нарийн ажил мэргэжлийн үүргүүдийг оруулаад ажлын байрны тодорхойлолтыг одоо өөрчилж шинжилсэн байна. Тэгэхээр ерөөхдөө их баригч хийж мэргэжлийн тусдаа бэлтгэдэг илүү тийм мэргэжлийн боловсон хүчин болж гардаг. Эмч одоо яг их барихын эмч нь болохоор ерөөхдөө цаашаа мэргэжиж явсан хүн байгаа. Ерөөхдөө яг их барих үйл явцыг хийдэг юм бол их баригч юм байна тийм үү? Тий. За энэ дээр би нэг мэдээлжээ. За тэгэхээр их барихын одоо их баригчийн ажил үүргийн хувьд юу байх вэ гэхээр зэрэг ер нь бол хүн бол өөрөө эрүүл таатай ийм одоо орчинд ажиллаж амьдрах хэрэгтэй. Тэрэн дээрээ нэмэгдээд нөхөн үржихүн одоо талаарч гисэн одоо эрүүл тэгээд нөхөн үржихүн одоо маш их ээлтэй одоо хүртэн эмчтэй чанартай ийм тусламжийг авах хэрэгтэй байж байгаа шүү дээ. Тэгэхээр нөхөн үржихүн эрүүл мэндийн одоо цогц тусламжинд юу орно юм бэхээр нэгдүгээр нийсмийн амарч уу. Хоёрдугаарт нь гэр бүл төлөвлөлт. Гуравдугаарт нь бэлгийн замаар дамжих халдвар хийдэг хэвээ халдвараас сэргийлэх, хөрзөн сэргийлэх. Дөрөвдүгээрт нь бол мэдээлэл сурчлагаа одоо явуулах гэсэн ийм олон одоо бүрэлдэхүүн хэсгүүдтэй байдаг. Тэгвэл их баригч маань яах вэ гэхээр энэ олон бүрэлдэхүүн хэсгүүд бүгдээрэнд нь тусламж үйлчилгээ үзүүлнэ. Үүнээс гадна яах вэ гэхээр эмэгтэй хүний амьдралын бүхий л үе шатуудад жишээлбэл одоо охидуудад өсвөр үеийн насныхан нөхөрчгөн дараах насны эмэгтэйчүүдэд ерөөсөө л эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, дэмжих, амьдралын чанарыг сайжруулах тийм ээ ийм олон одоо тусламжийг үзүүлэхээс гадна бас нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн маш олон тусламж үйлчилгээнд оролцдог. Одоо нэлээд их нийгмийн хариуцлагын өндөртэй ийм хэрэгжилтэн бие даасан хэрэгжилтэн гэж үздэг. За тэгэхээр ерөөхдөө манай 12-ын дүүнер маань одоо ингэ төгсөж байна. Яашийн эсэлт ерхий шалгалтаа өгөөд төгсөж байна. За тэгэхээр энэ үед ер нь бол яг ямар журамтай гэдэг талаараа сайн мэдгүй хүмүүс байгаа хэрэг тийм. Тэгэхээр ерөөдөө ямар оноогоор одоо яг ямар хичээлээр эсэлт ерхий шалгалт өгснөөрөө их барихын мэргэжилт, их баригч мэргэжилтэнд суралцах бай гэсэн тийм. За тэгэхээр
одоо хуучин бол зөвхөн хим биологийн хичээлээр шалгалт өгөөд тэгээд тэр 2 онооныхоо дунджаар тэгээд нөгөө боловсролын яамнаас тогтоосон нөгөө босго онооныхоо дагуу бол юунд орж ирж идэг. Одоо эсэлтэнд орж ирж исэн. За энэ жил бол нэг баг зэрэг өөрчлөлт орсон байгаа. Хим биологи дээр нэмэгдээд математик, англи хэлний одоо шалгалтыг өгч болно. Тэгээд энэ шалгалтуудаас хамгийн өндөр оноо авсан одоо оноогоохоо дунджаар одоо энэ их баригчийн одоо ангид хэлсэх боломжтой байгаа. За босго онооны хувьд бол бас жил болгон ингээд босго онооны одоо юу гаргаж өгдөг. Босго оноо гаргаж өгдөг учраас хараахан одоо боловсролын яамнаас гарч ирээгүй болохоор бас энэ жил одоо хэд байгааг би бас мэдэхгүй байна. За хуучин бол нэг 480 оноотой босго оноотой байхад их баригчийн одоо ангид бакалаврын боловсролтойгоор одоо хэлсэх юм боломжтой байсан болдгоо. За тэгэхээр ерөөхдөө их баригч мэрэгчлэлтнийг одоо ингээд одоо энэ суралцах хавцандаа ингээд их баригч мэрэгчлэлтийг бэлтгээд гаргаж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ мэрэгчлэлтэн болж гарсан энэ хүмүүс маань яаж ерөөдөө өсч дэвжих боломжтой юм цаашлаад. За маш их асуулт байна. За тэгэхээр их баригч мэрэгчлэр 4 жил сураад бакалаврын боловсролтой их баригч болж байгаа. За ингээд их баригч маань нэгдүгürt нь бол яг өөрийнхөө сонирхсон одоо Монгол улсын эмнэлгийн аль шатлалд улсын болон хувийн хвшлийн аль шатлалд өөрийнхөө мэрэгчээр ажиллах боломжтой байна нэгдүгээр. Хоёрдугаарт нь төрийн бүс байгууллага, олон улсын байгууллагт өөрийнхөө мэрэгчлэр бас ажиллах боломжтой. За гуравдугаарт нь бол боловсролын карьерийг яаж одоо агж дэвшилт хүргэж болох юм бэ гэхээр одоо бакалавр боловсролтой төгссөн их баригч маань одоо магистр сурж болно, доктор сурж болно. Ингээд эрдэм шинжилгээ судалгааны ажил хийгээд нотлохоос суурилсан одоо их барихын тусламж үйлчилгээг үзүүлэх юм боломжтой байгаа. За дээрэс нь яг үгээр үнэхээр одоо та их баригчаар төгссөн оюутнууд бол хэлнийхээ барьерыг одоо даваад үнэхээр хэлээ сайн сураад одоо ингээд нөгөө тухайн айлцсан шалгалт болон тоотын шалгалтандаа тэнцсэн тохиолдолд одоо мэрэгчлэрээ бол гадаадд магистр сурах, доктор сурахаас гадна бас яг одоо Японд тийм ээ одоо Францад энтгэгч тийм үү Филиппин ч юм уу нэг их баригчаар ажиллах боломжтой байгаа. За дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэгдсэн үндэсний байгууллага хүн амын сангийн одоо мэдээлэлээр ингээд энэ жилийн мэдээлэлээр дэлхийд дахинд 900 мянган одоо их баригч дутагдaltaй байна гэж үзсэн байгаа. За тэгэхээр үнэхээр одоо их баригч гэдэг мэрэгжил бие даасан мэрэгжил нь дэлхийд танд ийм их дутагдaltaй байгаа тохиолдолд үнэхээр одоо манай их баригчаар төгссөн анги хүмүүс бол хөрвж одоо хаанч та ажиллах юм боломж бол нээлттэй байгаа гэдгийг би бас хэлэхдээ баяртай байна. Тэгэхээр ерөөд бол их баригч мэрэгчлэр сураад төгсгöd ажлын байр ч гэсэн маш их олон ажлын байр байгаа гэж. За тэгэхээр жил болгон бид нар бол одоо нөгөө ажлын байрны одоо байдалд ажлын байраар хэрхэн одоо хангаж яана гэдэгт судалгаа хийж идэг. За тэгэхээр бол жил ирэх тусам бол одоо ингээ их баригчийн ажлын байрны судалгаан дээр бол дандаа одоо хувь нь өсөж идэг. Жишээлбэл одоо дандаа 90%-тай 93% одоо дөнгөж төгсөнгүүтээ 6 сарын дотор ингээд ажлын байртай болсон байж идэг. За одоо энэ жил гээд ихэд одоо Монгол улсад бол эрүүл мэндийн их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 2 гэсэн ийм том одоо 300 ортой эмнэлэг маань ашиглалтанд орж байна. За энэ ашиглалтанд орсон эмнэлэг маань одоо манай Тэнхимд 25 их баригч авъя. Нэг анги хүүхдүүдийг одоо бүгдийг ингээд манайх авч ажиллуулъя. Одоо дээр үеийнхаар бол илгээлттэй эзэн гэдэг шиг одоо нэг ангийн хүүхдүүдийг бид нар аваад ингээд ажиллуулах юм хүсэлтэй байна гэдээ хүсэлтэй өгсөн байж байгаа. Ингээд манайх одоо ингээд 25 их баригч бэлтгэсэн одоо ажиллуулгад бэлэн болсон байж байгаа. За тэгэхээр ерөөдөө их баригч төгсөөд гарахад за яг ажлын байр саярлаа тий. За тэгэхээр одоогоор болохоор ерөөдөө төгсөөд яг ажиллахад чиглэсэн одоо миний бодлоор болохоор намайг бага хахад хөдөөнөөс хүмүүс их орж ирдэг. Тэнгүүд жирэмсэн хүмүүс их орж ирнэ. Дандаа хөдөөнөөс орж суурин газарт ирж төрдөг байсан. Хотод юм аа аймагт юм аа тий. Тэнд очиж төрдөг гэсэн. Тэгэхээр ерөөдөө аслагдмал сум газруудад яг их баригч мэрэгжил хэрэг байдаг юм болоо. За үнэхээр бол хэрэгцээ. Яг тэгвэл манай Монгол улс маш их өргөн одоо том талбайтай, дээрээс нь тархаа бутархай ингэж амьдардаг. Тэгэхээр бол сумд бол дандаа их баригч бол их барихын тусламж үйлчилгээг одоо үзүүлэх нь нэг шаардлагатай байгаа. За дээрээс нь үнэхээр одоо их барихын тусламж үйлчилгээгээ одоо тэр хөдөө албан базар хүргээд ирэх юм бол нөгөө их баригч маань яг үхээр яг мэрэгчлэлтэй чадахчиж яг одоо мэрэгшиж эхлэх. Мэрэгшиж ингэж ирж идэг. За манайх бол 70-80 жилэл энэ их баригч мэрэгчлэлтэн бол хөдөө орон нутагт яг их барихын тусламж үйлчилгээ, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүгдийг нь бол авч явж исэн.
За ингээд одоо улс орны одоо шилжилтийн үеэр тийм ээ энэ асуудал маань жаахан өөрчлөлтөнд ороод ингээд одоо аймгийн төвд болон их орон эмэгтэйчүүдийн эмчтэй газар бол их орон тусламжийг үзүүлнэ гэсэн одоо тогтоол шийдвэрийн дагуу энэ асуудал маань жаахан одоо өөрчлөгдсөн байгаа. Ингээд одоо бидний цаашдын чиг хандлага бол хөдөө орон нутагт үнэхээр мэрэгжил ур чадвартай ийм их хоригчийг ажилуулж одоо үнэхээр мэрэгшүүлэх ийм зорилго тавин ажиллаж байгаа. За одоо болохоор ерөнхийдөө их баригч мэрэгжлийг одоо танайг хамт олон бэлтгэхдээ олон улсын стандартын дагуу бэлтгэдэг ийм их баригчийг гаргаж ирж байгаа шүү дээ. Гэтэ энэ их баригчийг мэрэгчлэн гаргаж ирэхэд бол хийж байгааг тийм ажил зүйлсээ тийм байвал хуваалцаач. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, нэгдсэн үндэсний байгууллага, хүн амын сан, олон улсын их хоригчийн холбооноос бол гаргасан мэдээлэлд яг 2021 онд гаргасан мэдээлэлд бол үнэхээр одоо их хоригчийг чадвартай одоо олон улсын стандартаар бэлтгэсэн байгаа тохиолдолд бол 2035 он гэхэд нялхсын энтэгдлийн 64%-аар эхийн энтэгдлийг бол бүр 65%-аар бууруулаад зогсохгүй жилд 4.3 сая хүнийг одоо амийг аврах юм боломжтой гэсэн ийм мэдээлэл бол гарч ирсэн байж байгаа. За тийм учраас бол одоо хүн бол айл гэр бол яг үхээр зэрэг үнэхээр одоо олон улсын стандарт тохирсон олон улсын стандартын одоо тохирсон хөтөлбөрөөр сургагдсан ийм чадвартай мэдлэгтэй за тэгээд ийм одоо их хэрэгчээс тусламж авах ийм хэрэгтэй байждаг. Тэгэхээр яг энэ одоо дэлхийн чиг хандлагын дагуу бол бид нар олон улсын их хэрэгчдийн одоо холбооноос гаргасан одоо хөтөлбөрийн дагуу бол сургалтын хөтөлбөрийг өөрчилж байгаа. За 2017-оос 19 онд бол нэгдсэн үндэсний байгууллага, Люксембургийн Ван улс, Монгол улсын засгийн газрын одоо дэмжлэгтэй санхүүжилттэйгээр бид нар бол төлтийн өмнөх хөтөлбөртөө одоо шинжилэл хийгээд агуулга дээр бол 45% одоо өөрчлөлт хийгээд хөтөлбөрөө одоо бэлэн болгосон байж байна. За яг энэ одоо хөтөлбөрийн агуулгын шинжилгээний хүрээнд бол бид нар олон улсын одоо их барихын боловсролын стандартын дагуу тоноглогдсон одоо өндөр технологи суурилсан ийм эмнэлзэн ур чадварын кабинетийг бид нар одоо бас байгуулад дууссан байна. За дээрэс нь бас яг олон улсад хэрэглэгддэг их барихын сургалтанд хэрэглэгддэг ном сурвалжгийг бол авчирч орчуулад бас одоо оюутнуудаа сургалтанд хэрэглэж байна. За үүнээс гадна бас одоо багшийн хөгжүүлэх, оюутны хөгжүүлэх тал дээр бол өндөр хөгжилтэй орнуудтай хамтарч ажиллаж байна. За энэ дээр бол Америкийн нэгдсэн улсын Мичиганий их сургуультай манайх 19 оноос 20 оны хичээлийн жилд одоо хамтан ажиллах ийм одоо гэрээ байгуулад хамтарч ажиллаж байгаа. За ихэд амар гоё сонирхолтой мэдээлэлүүд өгсөнд баярлалаа. За тэгээд үнэтэй цагаа бас бид нар зарцуулж энэ подкаст маань оролцсон байна. Баярлалаа. Одоо энэ удаагийн дугаар маань ингээд өндөрлөд бэлэн болсон байна. Баярлалаа.